За сайн бацхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр би шинээр нэгэн одоо плейлист үүсгэж байгаа. За тэр нь бид ямар плейлист вэ гэхээр надтай хамтдаа энэ ирэмблэх алгоритмуудыг сурцгаая буюу sorting алгоритмуудыг сурцгаая гэдэг тийм плейлист үүсгэж байгаа. Тэгэхээр одооноос би өдөр болгон чадахгүй ч гэсэн магадгүй 7 хоногт нэг удаа ч юм уу ийм sorting алгоритмуудыг тайлбарласан ийм бичлэгүүд оруулах нь байна. За тэгэхээр хамгийн ихний sorting алгоритм бол хэдүүлээ bubble sort гэдэг алгоритмыг үзэж байгаа. Энэ бол sorting алгоритм дундаа хамгийн энгийн бөгөөд хамгийн амархан ойлгогдох үст тийм sorting алгоритм байх нь байна. За тэгэхээр хэдүүлээ bubble sort өөрөө юу хийдэм бэ гэвэл зүгээр хоёр тоог л хооронд нь харьцуулдаг байх нь. Эхний хоёр тоог хооронд нь харьцуулсаа, дараа чинь ингэж харьцуулсаа, ингэж харьцуулсаа, ингэж харьцуулсаа, ингэж харьцуулсаа, ингэж харьцуулсаа. За байнга харьцуулсан. За тэр нь хэдэн удаа тэгж харьцуулт хийх юм бэ гэвэл энэ тоон удаа харьцуулт хийсний дараа хэдүүлээ энэ array-ийг хэдүүлээ ирэмблэх нь байна. За тэгэхээр хэдүүлээ ихсэн 9 1 2-ыг хэдүүлээ одоо харьцуулаад үзье. Мэдээж 9 бол изүү байна тий. 9 изүү байгаа учраас хэдүүлээ 9-ийг авсаа. За зүүн талд нь байгаа тоон баруун талд нь байгаа тооноос изүү байвал хэдүүлээ сольно. Тэр хоёр тоог сольно. Байрыг нь сольно гэсэн үг. Нэгийг нь тавьсаа, 9-ийг нь тавьлаа. За хэдүүлээ хамгийн ихтэйд эхний хоёр тоон дээр шалгалт хийсэн. Одоо хэдүүлээ дараачийн хоёр тоон дээр шалгалт хийн. 9 8 2. Дахиад ижирхэн кейс болчихсон шүү дээ хэдүүлээ. За тэгэхээр хэдүүлээ 9 8 2 байгаа юм чинь хэдүүлээ байрыг нь сольно. Яг тэгвэл 9 нь изүү байна. Зүүн талд нь байгаа тоон баруун талдаа байгаа тооноос изүү байна, тийм ээ? За тэгэнгүүт 9-ийг энд тавилаа. За дараачийн дахиад изүү байна. Зүүн талд нь байгаа тоон баруун талд байгаа тооноос дахиад изүү байна. Тийм учраас хэдүүлээ ингээд байрыг нь сольж тавьчихнаа. За мөн ижил яг л ижигхэн соккоор ингэж үчигдэх нь байна. За мөн яг ижил соккоор ингээд бичигдэх нь байна. За тэгэхээр энэ дээр мөн яг л ижигхэн сокк үүсчихсэн. Ингэж үчигдэнэ. За энэ дээр мөн яг л ижигхэн сокк үүсчихсэн. Ингэж үчигдэх нь байна. За мөн энэ дээр мөн яг л ижигхэн сокк одоо зүүн талд нь байгаа тоон баруун талд нь байгаа тооноос илүү учраас хэдүүлээ байрыг нь сольж үчихнэ. За ингэж явснараа хэдүүлээ эндээс харж байгаа зүйлс нь хамгийн их тоон угаасаа зүүн талд баруун талдаа гараад ирэмблэгдэх нь бол ойлгомжтойг энэ дээр ойлгомжтой. Яг тэгвэл хоёр хоёроор шалгаж явж байгаа учраас угаасаа одоо хаа нэг газараа энэ array-ийн хамгийн их тоон угаасаа олдож таарна шүү дээ. Тэр одоо хоёр хоёроор шалгаж явах үед. За тэгэнгүүт байнгын угаасаа энэ зүүн баруун талдаа гараад явчих учраас хамгийн сүүлд нь баруун талдаа хамгийн их тоон үлдэж угаасаа таарах нь. Эхний одоо давталтан дээр гэсэн үг шүү дээ, тийм. За тэгвэл дараачийн давталтан дээр юу болох юм бэ? Яг л ижигхэн зүйлсийг хэдүүлээ давтчих хийн. Яг л ижигхэн зүйлсийг давтна. Юуг давтах юм бэ гэвэл хэдүүлээ нэг болсон 8-ыг хамгийн ихний хоёр тоог дахиад хэдүүлээ шалгах нь. Хамгийн ихний тоог хэдүүлээ шалгасан. Тэгсэн чи хэдүүлээ нэг болсон 8. Зүүн талд нь байгаа тоон баруун талд байгаа тооноос бага байна. За тийм учраас энэ дээр бол ямар нэг өөрчлөлт бол орохгүй. За тэгэнгүүт 8 2 2-ыг одоо хэдүүлээ шалгах штеп. За мэдээж 8 бол 2-оос илүү. Тийм учраас зүүн талд гаргах хэрэгтэй. Тийм учраас бага тоонуудаа зүүн тал руугаа ялгаад их тоонуудаа баруун тал руугаа ялгаж байгаа үйлдэл байх нь штеп. За мэдээж 8 7 2 8 илүү зүүн талд нь байгаа тоон илүү байгаа учраас хэдүүлээ байрыг нь сольно. За байрыг нь сольоод ингээд хийчихсэн. За тэнгууд 8 3 2 за мэдээж яг дахиад байрыг нь сольно те. 8-аас бага байгаа учраас хэдүүлээ ингээд сольоод хийчихнэ. За дахиад 8 6 2 байна. За 8 6 2 байгаа учраас хэдүүлээ юуг нь сольчих. За тэнгууд 8 4 2 байна. За тийм учраас хэдүүлээ байрыг нь сольно. Яг л зүүн талд нь байгаа тоон баруун талд байгаа тооноос илүү. За 8 5 2 байна. За тэнгууд ингэн. За хэдүүлээ 8 9 2-ыг одоо шалгах хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг дээр хамгийн чухал зүйл байгаа. За bubble sort-ыг илүү ашигтайгаар ажилуулъя гэвэл шалгах хэрэггүй. Яг тэгвэл угаасаа хэдүүлээ мэдж байгаа. Баруун талд нь угаасаа ялгцсан тоон
Угаасаа хамгийн их тоо байх нь ойлгомжтой юм чинь 8-ыг заавал 9-тэй шалгалт хийгээд авах хэрэггүй байна. За тэгэхээр нэг үйлдэл хэдүүлээ хэмж байгаа үйлдэл байх нь шүү дээ, тийм. Тэгэхээр хэдүүлээ одоо эндээс ихэрж байгаа шалгалтаа 8-ийн урдуур тасдаж дуусгах хэрэгтэй байх нь шүү дээ, тийм. За тэгэхээр хэдүүлээ хамгийн ихсэд яг л ижигхэн 1-2-ыг хэдүүлээ шалгаж явна. 1-2-ыг шалгаад энэ хоёр чинь яг л 90-бэрээ байна штэ гэдгийг хэдүүлээ олчихлоо, тий. За тэнгүүд 2-7-2 2-7-2 яг л 90-бэрээ байна тийм ээ. За тэнгүүд 7-3-2 байсан чинь 90-бэн алдагчлаа. Зүүн талынхан тоо баруун талынхан тооноос илүү болчихлоо. Тийм учраас хэдүүлээ 7-гоо тавилаа 3-аа иш зүзээ. За 7-6-2 яг л ижигхэн ингэн 90-бэн алдагдсан учраас за 7-4-7-5 бол яг л ижигхэн шүү дээ. Бүгд ингэж 90-бэн алдагдчихж байгаа учраас за би шууд алгасаад юу яаж хийлээ. За 7-гоо ийшээгээ тавьчих тий. За ингээд заавал 8-ыг одоо шалгаад авах хэрэг байхгүй. Энэ үрээ дуусгах хэрэгтэй. Дараачийн шалгалт энэ үрээ дуусгах хэрэгтэй. 7-гийн урдуур дуусгах хэрэгтэй. За тэнгүүд яг л ижигхэн үйлдэлээ давтна. Эхний 2 тоог хэдүүлээ шалгасаа ирэмблэгдсэн байна. Дараачийн 2 тоог шалгасаа ирэмблэгдсэн. Дараачийн 2 тоог шалгасаа ирэмблэгдсэн байна. Тэгсэн чинь дараачийн 2 тоог шалгасан чинь 6-оос нь 4 энэ хоёроос ирэмблэгдээгүй байна. Тэ зүүн талд байгаа нь баруун талд байгаас илүү их байна. Тийм учраас хэдүүлээ юу байлаа. За тэнгүүд одоо хэдүүлээ 6-оос нь 5-ыг 2-ыг шалгасаа ингээд хийчихзээ тийм ээ. Ингээ хийцээ. За ингээд хэдүүлээ нүдээр харахад бас энэ бас ирэмблэгдсэн байна. Тэгэд хэдүүлэн бавсуур дуусах юм уу гэж дуусахгүй байна. За тэгэхээр хэдүүлээ дараачийн шалгалтыг 6-гийн өмнөр хийх нь. За тэнгүүд 1 2 2 3 3 4 4 5 гэд болж जैन тий. За тэнгүүд дараа нь дахиад дараачийн шалгалтыг 5-ын өмнөр хийх нь. Дуусахгүй байх нь шүү дээ бавсуур. Хэдийгээр ирэмблэгдсэн ч гэсэн үргэлжилсэн хിവэрэж байх нь. 1 2 2 3 3 4. За дараа нь 1 2 2 3. Дараа нь 1 2. За ингээд хэдүүлгийнх нь бас bubble sort-ос дуусгах нэ. За тэгэхээр ерөнхийдөө бас хэдүүлгийнх нь bubble sort гэдэг энэ алгоритм бол ямар хурдаар бодогддог алгоритм юм бэ гэхээр тэгэхээр хурднаас O of n square ах нь шүү дээ. Тэгэхээр энэ нь бол ерөнхийдөө хамгийн муу сортын алгоритмуудын нэг нь байна. За гэхдээ яагаад бид нар bubble sort-ыг ашигладаг юм бэ гэхээр хэдүүлээ юун дээр бол ашиглах боломжтой. Одоо маш бага хэмжээний датан дээр хэдүүлээ bubble sort-ыг ашиглуулбал ашигтай байна. За хэрвээ том хэмжээтэй болох тусмаа bubble sort-од ашиггүй болж гиснэ. За тэгээд өнөөд одоо хэдүүлээ код бич үздэгэ bubble sort-ын кодыг яаж C++ хэлэн дээр бичгийг зааж өгье. За тэгэхээр ерөнхийдөө бас хэдүүлээ кодчсод үзэхэд бол ер нь нэг тийм одоо хэцүү зүйл бол байхгүй. За яагаад гэвэл хэдүүлээ зүгээр л нэг үйлдэлийг л одоо мангар болуудад автчих байгаас тийм л одоо зүйл шүү дээ тий. За тэнгууд хэдүүлээ I-с нэгсээд I нь n-ээс n хүртэл хэдүүлээ явна. Тэгэхээр n удаа явна гэсэн үг шүү дээ хэдүүлээ. n удаа давтагдж явна. За юу давтагдж явах юм бэ гэвэл хэдүүлээ j гэдэг зүйл хаанаас хаа хүртэл давтагдж явах вэ гэхээр хэдүүлээ n-ээс I-аас 1 хүртэл давтагдж явна хэдүүлэн ханууд. За яагаад ингэж давтагдж явж байгаа вэ гэвэл угаасаа I гэдэг юу гэж илэрхийлж байна гэхээр хідэн тоо sorted болсон юм бэ гэвэл хідэн тоо яг өөрийнхөө байрыг олсон юм бэ гэдгийг ерөнхийдөө бол I бол хэлж өгч байгаа шүү дээ тийм. Одоо энэ эхний одоо юу дуусах үед эхний iteration буюу эхний зүйл дуусах үед хэдүүлээ 2 2-оор нь ингэж одоо юу яаж яваад одоо чинь энэ хоёрыг нэг харьцуулаад тий. Тэнгүүд энэ хоёр за тэрийг бичээд үзье. 9 1 2-ыг харьцуулаад энэ хоёрыг байрыг нь сольчихлоо тий. 1 9 болгоод. Дараа нь хэдүүлээ 8 гэдэг тоо гараад ирнэ. Дахиад энэ хоёрыг хэдүүлээ харьцуулж үзнэ. Тэнгүүд хэдүүлээ 8 9 болчихно. За тэнгүүд дараа нь 2 гэдэг тоо гараад ирнэ. 2 гэдэг тоо гараад ирэнгүүт 9 2 2-ыг харьцуулаад үзнэ. Тэнгүүд 2 9 2 болно. За тэнгүүд за хэдүүлээ ийм л хэмжээний array байсан гэдээ хэдүүлээ бодчих ёстой. Тэнгүүд хамгийн дараачийн одоо iteration дээр нь за одоо 9-д байраа олцсон шүү дээ. 9 байраа олцсон юм чи хэдүүлээ заавал 9 хүртэл энэ шалгалтыг хийгээд байх бол аль байхгүй тий. Тэм учраас хэдүүлээ энэ хоёрыг шалгана.
Энэ хоёрыг шалгасан чинь нэгөөс угаасаа 8-аас бага юм чи энэ хоёрыг бол ямар нэг өөрчлөлтийг оруулаад авах хэрэг байгаа байхгүй тий. Дараа нь 8 2-2-ыг шалгана. Тэнгүүд энэ хоёр дээр чи өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү дээ. 8 ийм болгож. За тэнгүүд энэ хоёр дээр шалгаад байхгүй. Дараа нь энэ хоёр дээр шалгаад байхгүй. Дараа нь энэ хоёр дээр шалгаад байхгүй. За тэгээ ерөөдөө хэдүүлэн юу бол дуусах нэ. Iteration бол дуусгана. Одоо энэ давталтуул хэдүүлэн нь бол хувьд бол дуусгана. Тэгэхээр энэ гол утга учир нь хэдүүлээ хамгийн их элементийг нь хамгийн ард нь авчиж тавих таа ерөнхийдөө бол байгаа. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр одоо хэдүүлээ шалгалтаа хийн шүү дээ. Юу хийх вэ гэхээр хэдүүлсэнгийнх нь хувьд array j-ийн хэрвээ юунасаа дараачхаа элементээс их байвал хэдүүлээ яг яах юм бэ? Тэгвэл хэдүүлээ temp дээр хэдүүлээ array-ха j-ийг нь хадгалаад array-ха j дээр нь болохоор хэдүүлээ array-ха j дээр нэмэх нэгийг хадгалаад array j дээр нэмэх нэг дээр хэдүүлээ темпийг хадгалчихна гэж хэдүүлээ ойлгож болох нь шүү дээ тий. За тэгээд хэдүүлээ юу яагаад үзье? Гаргаад үзье ямар ч байсан. За одоо array i-н за дунд нь нэг зайтай гаргаад үзье тий хэдүүлээ. За би тэн дээр юугаа бичиг байна. iStream гэж бичиг байна. За тийм учраас хэдүүлэнд надад гарч ирсэн. За ийм юу ах нэ. За хэрвээ энэ кодыг бол ойлгоогүй энэ код нь юу хийж ийнвэ гэхээр хэдүүлсэнд нь за одоо чинь хамгийн ихний 9 1 2 байлаа гэж бодъё. 9-өөс дараачих элементээс их вэ шүү дээ. Тэр бол энэ нөхцөлийг бол хангаж чадчих. Энэ нөхцөлийг бол хангаж чадчих. За тиймгүүд их байгаа юм чи хэдүүлээ темп дээр одоо 9-ийг хадгалчихж байгаа байхгүй. Темп дээр 9-ийг хадгалчихжээ. Тэнгүүд array j гэдэг бол 9-өөс array j шүү дээ. 9-өөс array j тий. Дараачих нь элемент бол 1. Тийм учраас array j буюу 9-ийн байх байран дээр нэгийг хадгалчихад 1 гэдэг одоо хоёроо хэдүүлээ тооноттой болсон гэсэн. За дараа нь array j дээр нэмэх 1 гэдэг бол энэ 1 шүү дээ тий. 9-ийн дараагийн элемент байсан энэ 1. Тийм учраас тэр 1 дээр одоо temp буюу энэ 9-ийг авчираад хадгалчихж байна гэж хэдүүлээ ойлгож байна. За тэгэхээр хэдүүлээ юутай уулзах вэ гэвэл 1 9 гэдэг тоотой уулзах нь шүү дээ тий. Ерөнхий код нь юм байна. Хэдүүлээ ажиллуулад үздэхээ одоо. За G++ тийм ээ. За хэдүүлээ юу хийх хэрэгтэй? Compile хийх хэрэгтэй. За compile хийгээд хэдүүлсэнд нь одоо машины ойлгох хэрэгтэй болгоцсон гэсэн үг шүү дээ тий. За миний юу бол жоохон удна яг миний хуучин байгаа. Миний энэ compiler бол нэлээд хуучин ба. За хэдүүлгийнх нь sort бол болж байна те. Ямар ч асуудалгүй бол болж байна. 1 2 3 4 5 6 7 8 9 гэхэд хэдүүлэнд бол болж байна. За тэгэхээр өнөөдөр надтай хамт байсан та бүгдтэй баярлалаа. Энэ мэдчихсэн би дараачийн бичлэгүүдээ бол оруулаад явнаа. Энэ юутай холбоотой sorting algorithm-тай холбоотой. За ерөнхийдөө бол нийт 10 sorting algorithm буюу одоо ирэмблэх энэ алгоритмыг оруулаад явах нь байна. За тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк, comment, subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.